Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчтэй. Манай бүс нутгийн хавар энэ жил хилж тааварлахын аргагүй тогтуургүй байна. Хэдхэн хоногийн өмнө 30 хэм хүртэл хурж халаад их бөгчөн байсан. Харин 5 дугаар сарын 28-нд огцом хүүтэрж нойтон цас хүртэл унлаа. 29-нд шилжигшүүн хас 2 хэмд хурж зочир хүүтэрсэн. Ургамал хүн бичил биедэхэд ямар ч бие организм ийм цаг агарын хил бэлзэлд таатаа хандахгүй нь ойлгомжтой. Ургамал ногооны ургалтанд таагүй нөлөөлөх баха. Ямар ч тааж 5 сар харавсан сум шиг өнгөрч байна. Гэхдээ тариалтын маань ажил харайхан дуусаагүй байгаа гэдгийг хэлмээр байна. За одоо бүгдээрээ 6 дугаар сарын эхэнд өөрийн талбайд ямар ажил хийх ёстой болохыг энэ нэвтрүүлгийнхаа хүрээнд хамтран ярилццгаая. Цэцэрлэгт маань альмийн модод цэцэглээд одоо хагдарч байна. Би давжаалм маринетка ургуулж байгаа. Цэцэглэж байхдаа ямар сайхан үнэртэж байсан гэж та бүхэн санана. Азар цочир хүүтрэхээс өмнө буюу 28-наас өмнө тоос хүртэж амжсан. Зүгий цэцгэс тоос хүртээсэн болохоор би энэ жил ургад сайн авна гэдэгтээ итгэлтэй байгаа. 2 өөр сортын модод болохоро 2 өөр ааш гаргаж байна. Энэ Дубравинка сортын хувьд цэцгэс нь хагдраад эхэлж гисэн. Харин Малинка сортын хувьд цэцэглэлт нь дундаа л орж байна. Одоо бидний хувьд моддоо услах ёстой. Гэхдээ их усаар услах гээд хэрэггүй. Зөвхөн чийг л өгөөрэй. Угаасаа жимс нь гараагүй байна. Мөн бид өмнөх дугаараараа усалсан бороо цас их орсон болохоор газрын хөрс 10 орчим сантиметрийн гүнд чийг авчихсан байгаа. За дараагийн хийх ёстой нэг зүйл бол 15-аас илүү насалсан альмийн модны ёроолд ургаж байгаа мөчрийг тайрах явдал юм а. Мод хөгшөрхийн хэрээр ёроолд нь ингэж залуу биш мөчр гараад ирдэг. Энэ бол Сибирийн зэрлэг алимны мод одоо зохиож байгаа хэрэг юм а. Анхлан би энэ сортыг залгаж ургуулж байлаа. Энэ залуу мод бидэнд огтоос хэрэггүй, жимсхэн угаасаа өгөхгүй. Харин ч эсрэгээрээ ургаж байгаа модны шимт хижээлийг сорчихно. Тиймээс хайч аваад үндэс хүртэл нь тайрах хэрэгтэй. Энэ улирлын турш магадгүй 2-оос 3 удаа ингэж тайрах хэрэг гарах байхаа. Мөчр ишин хатурж амжаагүй зөөлөн байгаа болохоор би энэ хаягдлыг ялзмаг болгон задлж бордоо хийхдээ ашиглана. Дараагаар нь мэдээж хортон, шавжтай тэмцэх хэрэгтэй. Учир нь ариутгал устгал хийхгүй бол ургацын 90%-ийг нь өд идчихдэг. Ер нь бол авгалдаа идчихдэг. Альмийн модонд ирвэхээ өндөглөхөөс сэргийлэх хэрэгтэй. Удахгүй яг өндөглөх цаг нь ирнэ. Шүн өндөглөдөг ирвэхээ л дээ. Би авгалдаа болчихсон байхыг нь ч харсан. Химийн аргаар тэмцэх ёстой болно. Бүгдээрээ энэ аргыг эртнээс хэрэглэж байгаа. Хамгийн түгээмэл хэрэгэлдэг бодис бол искра. Ийм шар савлгаатай. Зөвхөн цэцгэс хагдарсан хойно ариутгал устгал хийх ёстой гэдгийг битгий мартаарай. Цэцэглэж байх үед нь устгал хийхгүй гэдгийг дахин сануулж хэлмээр байна. За мөн искратаа ижил үйлчилгээтэй альмийн модны авгалдаан эсрэг хэрэглэх ширпей болон термикс гээд хорнууд сайн нөлөөтэй байдаг. Ямар ч төрлийн хор хэрэгэлсэн бай мэдээж хор цацхад зориулагдсан багаж хэрэгсэлтэй байх ёстой. Миний хэрэглэж байгаа шүршигчүүд гэвэл энэ байна. Энэ 8 литрийн. Ер нь 8 литр гэдэг бол хангалттай хэмжээ л дээ. За август үйлдвэрийн энэ шүршигчийг би олон жил хэрэглэж байна. Энэ шүшүүр маш сайн. Ийм урт болдог болохоор моддын оройд ч хүрчихдэг. Мэдээж хүрхгүй газартаа шат, сандал гээд ашиглан моддынхоо оройд ариутгал хийх хэрэг гарах л байх. Моддын оройг ариутгалгүй үлдээж огтоос болохгүй. Хортон тэнд үлдчихвэл доошоогоо дархан шүү дээ. Өөрөө ноцоостж цацдаг ийм шүшүүр юм а. Харин энэ аккумулятортай автомат шүршигч. Өнгөрсөн жил авсан олон шин загвар нь энэ жил гарсан байна лээ. Тэгвэл надад бол энэ Bosch загварыг их таалагдж байгаа. Харамсалтай нь хушуун сундаггүй болохоор моддын оройд ариутгал хийхийн тулд заавал шат ашиглах шаардлага гарна. Ариутгал хийхдээ бороогүй, болж игэл оройн цагаар хийгээрэй. Мэдээж заавал нүдний шил маск гээд өөрийгөө хамгаалах хэрэгсэл өмсөөрэй.
Хэдийгээр хувийн хэрэгцээний энэ бэлтгэл хорнууд нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд ашигладаг хорноос сулвтар боловч ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалахаа битгий мартаарай. Барууны орнуудад дэлгэрж улмаар манад нэвтэрсэн нэгэн шинэ аргыг одоо танилцуулъя. Би одоогоор нэгийг аваад энд байрлуулсан байгаа нь энэ. Үйлчилгээний хувьд эрвээхэн эрэгчнүүдийг өөртөө татах тусгай үнэртэй бодистой. Үнэрийг нь дагаж ирсэн эрэгчин эрвээхээ наалдамхаа бодист наалдаад тэндээ үхдэг. Эрэгчин нь байхгүй бол үр удмаа үлдээхэд хүндрэл гарна шүү дээ. 1 сарын хугацаанд ашиглаж болох заавартай юм байна лээ. Би энэ цэцэглэж байгаа модыг ариутгалын бодисоор ариутгаж устгал хийх болно. Харин энэ модонд нь феромены хавхыг ашиглах болно. Хүмүүс сайн үр дүнгөө өгсөн гэж надад хэлсэн. Би тиймээс туршиж үзэхээр шийдсэн юм а. Биологийн аргаар алин болон чавганы авгалдаан эрвээхийг устгах боломжийг бидэнд олгож өглөө. Ийм хавх 5 модонд хангалттай хүрэлцэх болно. Үндсэндээ манай цэцэрлэгийн талбай бүхэлдээ багтаж байгаа хэрэг. Одоо энэ арга ямар үр дүнтэй байхыг л харах үлдлээ дээ. В саду обязательно обратим внимание на черную смородину. Дело в том, что Цэцэрлэгтээ мөн хар үхрийн нүднийхээ модыг арчлах хэрэгтэй. Учир нь үхрийн нүд маань цэцэглэж дуусаад одоо жимслээд эхэлжээ. Ингэж жимсэлдэг юм а. Услахын тухайд бол би өмнө хэлсэн. Манай энд их чийг унсан болохоор услахдаа багахан ус ашиглаарай. Үндсэндээ үхрийн нүд маань маш сайхан ургаж байна. Энэ гэхэд Геркулес сортынх 4 дахь жилдээ ургаж байгаа мод юм а. Тайралт хийгээгүй өвлийг өндөөд авсан. Харин сүүлийн жилүүдэд ногоон ялаа үхрийн нүдийг маань идэх гээд байгаа. Энэ жил хүйтэн байгаа болохоор ногоон ялаа мойлын модонд хүртэл гарч ирээгүй байна. Үхрийн нүдний бутанд би 3 ширхэг алтан тэмээ явж байхыг харсан. Алтан тэмээ бол ногоон ялааны байгалийн дайсан буюу ирэлгэн юм а. Нэг алтан тэмээ 50 орчим ногоон ялаа өдөрт иддэг. Ингэж тооцохоор 3 алтан тэмээ 150 гаруй ногоон ялааг устгах болно. Тиймээс ногоон ялаа баг гарсан жил заавал хор цацхын оронд алтан тэмээндээ найдсан нь дээр ч юм уу да. Ногоон ялаа их гарсан жил харин хор ашиглана бидтэй. Би голдуу өнгөрсөн жилүүд Докара гэдэг хор ашиглахыг санал болгодог байсан бол одоо биотиле болон бусад олон бодис гарч ирснийг дурчиж үзээрэй гэж хэлмээр байна. Гэхдээ ялаа баг бараг гараагүй жил хор цацах гэд байх хэрэггүй гэсэн үг. Харин шоргоолжийг хүмүүс ногоон ялаа иддэг гэж боддог. Би харин эсэргээрээ гэж хэлмээр байна. Шоргоолж нь харин алтан тэмээг маань үргээдэг. Ногоон ялаа амтлаг шингэн ялгаруулан үлдээдэг. Үлдээсэн шингэнийг нь шоргоолж иддэг юм а. Нэг ёсондоо ногоон ялаан шоргоолжийг ингэж хариулдаг гэсэн үг. Ногоон ялаа энэ жил баг байгаа болохоор шоргоолж энэ бутанд ч харагдахгүй байна. За та бүхэн үхрийн нүднийхээ модыг харж хандхаа битгий мартаарай. пока все нормально. За одоо бүгдээрээ дараагийн жимснийхаа бутны арчилгааны талаар ярилцгаая. Үхрийн нүдтэй харьцуулахад шимт хижээл багтай боловч ашиг тустай жимс бол тошлоо юм а. Манай бүс нутагт тошлоо өвлийг ажирахгүй давахын тулд бутан их өргөслөг байх ёстой. Өргөстэй өргөсгүй хоёр бутны ялгаа андашгүй. Ургамал зүүчид өргөсгүй тошлоон бут гаргаж авсан. Харамсалтай нь тэр нь өвлийг давах чадвараа алдсан байсан. Энэ бол цэвэр генетик юм л да. Би өөрийнхөө дуршлагаас хэлэхэд Урал болон Москва мужаас 10 төрлийн дошлоон сортын бут авчирч суулгасан. Өргөсгүй сортууд байсан болохоор тэд бүгд үхсэн юм а. Чорны Черкашина сортоос бусд нь манай нутгийн өвлийг давахад хүндрэлтэй байдаг. Энэ сортын хувьд бас тийм чих өргөстэй биш ч өвлийг ажирахгүй давчихдаг. Дошлоон хувьд мөн л ногоон ялаа гэсэн дайсантай. Азар ногоон ялаа гараагүй эсвэл энэ жил баг байх бололтой. Тиймээс гарч ирсэн цагт нь биотилин болон бусад ариутгалын бодисоор устгал хийгээрээ одоохондоо харин санаа зовох зүйл бидэнд алгаа. Дошлоо жимслээд эхэлчихсэн байгааг хараарай. Цэцэглээ дуусчихсан гэсэн үг. Нэг зүйл сануулхад мөчрнүүдээ түших тулгуур түшлэг хийж өгөөрэй. Үйлдвэрийн бэлэн түшлэг авсан ч болно. Эсвэл над шиг ийм гар аргаар хийчихээрэй. Та бүхэн дошлоон нэг бутыг өөрийн талбайдаа заавал ургуулж үзэх хэрэгтэй шүү.
Начинаем активно ухаживать за нашими... Одоо бүгдээрээ хүлэмжний ногоонуудад анхаарлаа хандуулах цаг нь ирлээ. Зарим хүн өргөс тэмэх, зарим нь баклажан хүлэмжиндээ тариалдаг. Миний хувьд хөрсөө солилгүйгээр зөвхөн бордоод, наран талдаа жинжүү, баруун талдаа өндөр ургадаг улаан лойл тариалдаг юм а. Учир нь оройн цагаар өндөр ургадаг улаан лойл жинжүүг сүйдэрлэхгүй байх бас нэгэн арга юм шүү. Сая хасах нэг хэм хурж хөөтөрөхөд бэрэг жинжүүнүүд яагаачгүй хэрнээ улаан лойлын бутнууд жаахан даарсныг та бүхэн энэ гурван бутнаас сайн харж аваарай. Гэхдээ санаа зовох зүйлгүй. Ургамал өөрөө сэргээд ургачихна. Одоо үндсэн 3 мөчөр салбарлан ургасан. Эхний навчнаас лойл ургаж байна. Энэ бол бидний тогтмол тариалдаг янтаарны мёд сортын лойл. Хүлэмжиндээ би 3-ыг тариалсан, харин үлдсэн 2 нь царская башня сортын. Бидний хувьд услаад бордчихсон болохоор одоо зөвхөн хэрэггүй навч ишнүүдийг нь түүж авах ажил үлдээд байна. Мөн энэ ургамлын жишээн дээр харуулхад энэ үндсэн иш ургаж байна. Түүнээс салбарлаад ийшээгээ мөн мөчөр салаалан гарсан байгаа биз дээ. Тэгэхээр бид 2 үндсэн ишнээс лойл авах бололцоо бүрдэж байгаа хэрэг. Үндсэн 2 ишнээс хэдэн мөчөр салбарлан ургах вэ гэдгээс бид хэр их ургац авах нь шийдэгдэх байхаа. Одоо бүгдээрээ чинжүүний тухай ярилцъя. Цэцэглэж байна. Мөн ихний чинжүүнүүд нь ургаж байгааг хараарай. Гаднах өнгө дүрхийн хувьд хардсангүй сайхан харагдаж байгаа байх. Би халаалтын шугамаас салгачихсан. Тэгсэн хэдий чинжүү маань саяын хүүтэрлийг маш сайн давж чадлаа. Магадгүй хөрсөн бүлээн байснаас болсон байх л да. Одоо бүгдээрээ сайтар ажиглаж, ногоон ялаа гарсан эсхийг нь шалгах үлдээд байна. За тэгээд өндөр ургаад ирэхээр нь би дүүшлийг баг нь босгож өгөөд уяагаар бэхлээд өгнө. Чинжүү бас их хэврэг ургамал болохоор тэр шүү дээ. Үндсэндээ бол ийм байна. Сая хүүтрэхэд танай хүлэмжийн ургамлууд жаахан чочирдсан бол санаа зовох хэрэггүй. Харин ургамалтай нь бүхэлдээ хүлдсэн бол бүхлээр нь сольж шинийг тарихаас өөр сонголт байхгүй шүү. Лучше его заменить. Обратим внимание на наш парник. Парникта анхаарлаа хандуулах цаг ирлээ. Эрдэнэ даруйдаа би өргөс тэмэх ямар эмзэг ургамал вэ гэдгийг ойлгосон. Халуун буюу 35-ын хэмийн дулаантай байснаа гинт чочор хүүтэрсэн. Мэдээж ургамалд сөргөөр нөлөөлнө. Би чадлаараа л хичээсэн халуун байх үед нь задгаа хүүтрэхээр нэмж бүтээж шөндөө заавал зузаан бүтээлгээр хучиж өгсөн л дөө. Гисэн хэдий ч өргөс тэмэх маань даарчихсан. 7 өнцөгт доод талын навчнууд мөн үндсэн зарим навчин шаралжглаа. Мэдээд цагийн аясаар ургамал сэргжгэн л дээ. Цаг орох нь ойлгомжтой. Тиймээс жоохон бордоод ургалтыг нь дэмжиж өгөх хэрэгтэй. Цэвэр азотын бордоо байвал сайн шүү. Селитра, мочовин эсвэл азот агуулсан бодисоор бордож өгөх юм а. Удахгүй гадаа цагаагаар тогтууржаад ирэхээр мэдээж сэргэн л дээ. Гэхдээ та бүхэнд сануулж хэлэхэд би улаан үүдийн дэлгүүрээс тусгай бордоо худалдаж аваад 3 см зузаантай цацаж өгсөн байгаа. Мөн шин үхрийн баас биш задарч ялзмаг болсон бордоод хөрс нэмж өгсөн юм шүү. Цаашдаа өргөс тэмхнүүд маань хэрхэн ургахыг харахаас гадна мөн энд медовая болон сибиричка сортын 2 амтдгуйг ургуулж суулгаж өгсөн. Ногоон байгаагаас нь харахад асуудалгүй хөрсөндөө зогцож ургаж байна гэж дүгнэж болохоор байна. Магадгүй энэ амтдгуй тэр талаас нь салхилаад эндээс нар шараад байснаас жаахан шаралжсан бололтой. Мөн энд хулуу болон 3 өөр төрлийн хурган гуа буюу капучок ургаж байна. Би шөндөө нэмэх 10 хэмийн дулаантай хондог болох хүртэл нь гадаа гаргаж суулгах бодлого байна. Магадгүй 6 дугаар сарын 5 эсвэл 10-ны үед тэгж дулаарах байх. Тэр хүртэл бүтээлгэн доор өргөс тэмэх хамтдгуйтай хамт дулаан байж л байг. Мэдээгээр дахиад хүүтэрнэ гэсэн болохоор та бүхнийг шөндөө энэ бүтээлгнээсээ гадна зузаан гэлгаруудаар давхар бүтээж өгөхийг хүсье. Та бүхэн ч бас бүтээлгээр бүтээж цагаагаарын хэлбэлзлийг ургамал мэдрэхгүй байх боломжийг бүрдүүлж өгөөрэй. Тэгвэл бүгдээрээ сайн ургац авах болно шүү. Продолжается, уважаемые огородники, у нас посадочная кампания в огороде. За эрхэм ногоочдоо бидний тариалтын үе үргэлжилсэн хэвээр байна.
Би өөрийнхөө агаар номчийн Хуанлид 5 дугаар сарын 25-нд эрт ургацын болон хожуу болцсон байцаа суулгаарай хэмээн бичсэн. Эрт болцсон байцааг 7 дугаар сараас идэж эхлэх бол хожуу болцсон байцаа том жин дааж оргох хүртэл нь ургуулах ёстой юм а. Тухайлбал алдарт Московская 17 сорт гэхэд 15-аас 17 кг хүрч ургадаг. Тэгвэл тэгж том ургуулахын тулд арай эрт суулгах шаардлага гарна. Бидний тогтмол суулгаж байгаа хугацаанаас өмнө гэсэн үг. Учир нь тэр сорт хожуу болцсон юм л да. За манай суулгацууд ингэж харагдаж байна. Энд улаан болон энгийн байцааны суулгацнууд байна. Суулгацыг хөрсөнд суулгах цаг болсныг энд гарч ирсэн үндсэн 3 навч илтгэж байгаамаа. Энэ энгийн байцааны суулгацнаас харин 5 навч гарчихсан байна. Тэгтээ санаа зовох зүйлгүй. Суулгацны аяганд үндсэн бүхэлдээ багтаж байгаа болохоор тэр шүү дээ. Тиймээс 5-аас 6 навч гарч ирсэн ч гэсэн үндс нь хальж гараагүй бол санаа зовох зүйлгүй гэсэн үг ээ. Өнөөдөр бүгдээрээ эрт ургацын болон хожуу ургацын байцаануудаа суулгах болно. Харин 10 хоногийн дараагаас дунд болцсон алдарт даршилхад зориулагдсан Краупман болон Мегатон сортуудыг суулгана. Ийм эрт болцсон байцаануудаа 5 дугаар сарын 25-нд суулгачихсан. Энэ Транспер гэдэг нэртэй гибрид үрийн суулгацууд. Хажууд нь Монока гэд хятад байцааг дуршилтын журмаар суулгасан байгаа. Сүүлийн жилүүдэд би хид хидийг тариалан дуршиж байгааг та бүхэн мэддэг байх. Хасах нэг хэм хурч хүүтрхийг энгийн байцаа ажирахгүй давсан бол хятад байцаа жаахан хөлдсөн байна. Тэгвэл зүгүүрээ асуудалгүй ургахаар харагдаж байна. Байцаа суулгахынхаа өмнө заавал ялзмаг нэмж өгөх хэрэгтэй шүү. Байцаа нь маш их тижэл шаарддаг ургамал. Тиймээс манай бүс нутагт зөвхөн байцаа суулгахдаа шинэ үхрийн баасаар бордож болдог юм а. Байцаа нь азотод дуртай ургамал болохоор үхрийн бааснаас ялгарах азотоор тижээгддэг. Тэгэд магадгүй үхрийн баасыг 7-оос 8 сард ч нэмж хийж өгч болдгүй юм а. Ямартай ч эрт болон хожуу болцсон байцаануудаа суулгачихлаа. Удахгүй дахиад хүүтрэх болохоор би бүтээлгээр хужиж өгөхөөр шийдсэн. Би үндсэндээ брокколи болон хятад байцаа гээд 6 төрлийн байцааг үргэлжлүүлэн тариалдаг. Харин та суулгацаа бэлдэж амжаагүй бол худалдаад л авчих. Дэлгүүрүүдээр хангалттай зарагдаж байгаа. Хамгийн гол нь сонголтоо зөв хийгээрэй. Самое главное, не ошибитесь с выбором. Ну и наконец вопрос, который волнует многих. Хизээ гадаа талбайн улаан лойл суулгах вэ гэдгийг та бүхэн надаас олонтой асуусан. Одоо цаг нь болсон гэж хэлмээр байна. Айл болгон өөрийнхөө талбайд тариалдаг их түгээмэл ургамал шүү дээ. Би өмнө нь хэлж байсан. Энэ жил 6 дугаар сарын эхэнд тариалсан зөв хэмээн. Би андууралгүй зөв таасан байна. Өнгөрсөн жил 5 дугаар сарын 25-нд би гадаа ямар нэгэн бүтээлэггүй шууд тарьсан. Сайн чургасан. Харин энэ жил би ийм номон тулгуур доор бүтээлэгтэй суулгаж байна. Энд Сибирская чудо сортын 9 суулгац сургаж байгаа. Салаад хийхэд илүү тохиромжтой сортлоо. Энэ жил ном хатгаж бүтээлгээр бүтээж өгсөн. Мэдээж гадаа халуун байхад бүтээлэг шаардлагагүй шүү дээ. 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө бол харин бүтээж гонлоо. Их хүүтэрсэн. Жохом энэ л ургамлуудыг маань амарсан байх. Учир нь хүлэмжинд хүртэл улаан лойл хүлдчихсэн байсныг та бүхэн харсан. Хөрсөндөө зогцоод сайхан ургаж байгаа биз дээ. Манай мандлын урт нь 1 м 20 см. Ийм 3 үйтэй би олон жилийн өмнө ингэж үйлсэн. Үе болгонд 70 см өргөнтэй, үе болгонд 3 ургамал суулгасан байгаа. Нийт 9 ургамал ургаж байгаа гэсэн үг. Хэрвээ би нэгнээ 4 ургамал тариалсан бол хитрхи шигүү болчихно. Харин 2-ыг л тариалсан бол талбайгаа өөр ашиггүй ашиглаж байгаа хэрэг болох байлаа. Тиймээс хамгийн шалгарсан зай бол энэ юм а. Ургамал хоорондын зай 50 см байх ёстой. Суулгахад бэлэн болсон суулгац ингэж харагддаг. Цэцэглэж байвал суулгаж болно гэсэн үг ээ. Магадгүй жаахан унжгар харагдаж байгаа байх. Цаг агаар огцом хүүтэрснээс л боллоо л доо. Хамгийн гол нь ургамал савнаасаа томорч ургасан шинж тэмдэг бол энэ юм а. Одоо илүү том талбайд илүү үржил шимтэй хөрсөнд суулгах цаг нь болсон гэж үзэж байна. Ном болон бүтээлэг ашиглана гэж тооцвол одоо суулгаж болно. Эсвэл гадаа нэмэх 6-аас 7 хэмтэй дулаан хондог болтол нь жаахан хүлээх гэсэн 2 сонголт бидэнд байна. Тэр цагт нь бүгдөө бөөнөр нь суулгах хэрэгтэй болох юм а.
Суулгацаа хөрсөн суулгатаа иш хүртэл нь ингэж хөрсөнд болж өгөөрэй. Мөн босгож биш болж өгвөл налуу суулгаж өгөх хэрэгтэй шүү. Мөн суулгахдаа би зуухныхаа үнснээс нэг халбаг хэртэйг хийж нэмж хийж өгсөн мэдээж нэмэлтжээл болж байгаа хэрэг. Тэгэхээр гадаа талбайн улаан лойлоо хизээ суулгах тухайд бол бүгдээрээ танаа талбай хаана байрладаг, ямар дулаантай гэдгээс шалтгаална гэдгийг ойлгож байгаа байх. Хэрвээ хүүтэн салхитай газар бол жаахан хүлээхэд гэмгүй шүү. Харин дулаан газар бол одоо суулга. Гэхдээ юмыг аж мэдхвэ. Ном суулгаад бүтээлгээр бүтээх хэрэг гарч магадгүй шүү дээ. Харин гадс зоох гэсний хэрэггүй. Гадсаар хөрсний хүүтэн нэвчин гэдгийг санаарай. От действия низкой температуры. В ближайшие дни предлагаю высадить Ойрын өдрүүдэд бүгдээрээ хүүтэн дэсвэртэй петрушка болон сельдерийг хөрсөн суулгах ёстой юм шүү. Манай суулгацууд ингэж харагдаж байна. Өндөрөөс нь харахад хаан сельдерээ, хаан петрушка байгаа нь харагдаж байгаа биз дээ. Булцууд сельдерээ нь альбин сорт, тэгээд петрушка нь игэл сортын. Би петрушканы нэгэн сортыг суулгацаар нь бэлтгэхэд хадгалж байгаа. Атлант сортын удахгүй суулгацны хүлэмжнээсээ гаргаад суулгах болно. Бүгдээрээ хүний бие тустай витамин болон бусад эрдэс тэжээлээр баялаг. Би энэ жил 22 ургамлын суулгац бэлдсэн болохоор өмнөх мандлаасаа арай томыг сонгож бордоод хөрс ялзмаг нэмээд хөрсөө бэлтгэлээ. Одоо зөвхөн суулгах л үлдээд байна. Би мөн л аяган дүрслүүлэн суулгацаа бэлдсэн. Хөрсөн суулгах зайн хойд бол нилээд хол байх ёстой шүү. Ишт сэлдэрийн хойд их том ургадаг болохоор тэр шүү дээ. Тиймээс игнэ мөр хоорондын зайг 25 см байхаар бодоорой. Тэгээд яг 22 суулгац энд багтах зай байна. Суулгацны хувьд 100% хангалттай сайн ургасан байна. Та бүхэн өөрсдөө шийдээрэй. Одоо суулгаад бүтээлгээр хучааж өгөх үү, эсвэл дулаархыг хэсэг хүлээх үү гэдгээ бодоорой. Салдаг яроолтой болохоор заримдаа ингээд ёроол нь наалдаад үлдчихдэг. Тиймээс суулгахдаа анхааралтай байгаарай. Ёроол нь дараа жил бидэнд хэрэг болно шүү дээ. Суулгах арга нь тун энгийн. Ингэж нүх ухаад ишийг нь ил гаргаад үндсийг нь булах хэрэгтэй. Сайтар чигжиж өгөөрэй. Энэ аргаар 25 см тутамд суулгах юм шүү. Суулгаж дууссныхаа дараа услахаа битгий мартаарай. Суулгацаа ингэж бэлдэж амжаагүй бол та худалдаад авчихна биз дээ. Сүүлийн жилүүдэд эрэлт нь нэмэгдэж байгаа болохоор нийлүүлэлт байж л таарай. Тэгээд булцууд сэлдэрээ болон булцууд петрушкаг нэг тариалаад үзчих. Энгийн ишт сэлдэрээгээс хамаагүй ашиг тустай шүү. сельдерея, но это уже на любителя. Ну, сегодня, уважаемые телезрители, я Өнөөдөр та бүхэндээ нэгэн ногооны ашиг тусын талаар танилцуулахаар бэлдлээ. Энэ бол хүнсний хүрэн манжин. Дэлхийд 4 төрлийн хүрэн манжин байдаг. Хүнсний хүрэн манжин, мөн навчит хүрэн манжин, голдуу салаад хийхэд хэрэгэлдэг. Тэгээд тижээлийн хүрэн манжин буюу малын тижээл хийдэг. Мөн сахарын хүрэн манжин буюу нэрнээс ойлгомжтой хүрэн манжингийн сахар гаргаж авдаг сорт байдаг. Ийм 4 төрлийн хүрэн манжин байдаг юм а. Хүрэн манжингийн төрлөх нутаг нь одоогийн Ирак, Иран, Өвөр Кавказ, Египт болон Кримийн хойг 11-р зуунаас эхлэн дэлхийгээр дарахсан. 11-р зуунаас өмнө хүрэн гэхээсээ илүү шар голтой манжин тариалдаг байсан байна лээ. 12-оос 13-р зуунаас Европ болон Оросд илүү ашиг тустай хүрэн голтой улаан өнгөтэй манжингийн тариалга болсон байдаг юм а. Манай Сибирь болон байгаль нуурын орчмын бүс нутагт хүрэн манжинг байцаа эсвэл лууван шиг үйлдвэрийн хэмжээгээр их тариалдаггүй. Бид хүрэн манжин голдуу, гэрийн, хувийнхаа хэрэгцээнд тохируулан талбайдаа тариалдаг. Хүрэн манжин 17-р зуунд казакууд, 18-р зуунд хуучин мөргөлтнүүдийн хамт байгаль нуурын бүсэд дарахсан. Химийн найрлага нь 85% нь шингэн, 15% нь хуурай эслэг. Түүний тал хувь нь буюу фруктоза, глюкоза, сахароза гэд сахар байдаг. 1% нь уураг, түүнчлэн их хэмжээний эрдэс давс агуулдаг, магний, каль, йод бас агуулна. Ийм л ашиг тустай ногоо. Хэрэглэх аргын хувьд бол луунтай харьцуулахад түүхийгээр нь бараг хэрэглээд байдаггүй. Би хувьяасаа илүү түүхийгээр нь хэрэглээрэй гэж уриалмаар байдаг юм а. Сим тижээлийг л түүнээс л авна шүү дээ. Чанаж хийх хамгийн гол хоол нь мэдээж манай борш. Боршийг хүрэн манжингүүгээр төсөөлхийн аргагүй.
Хамгийн алдартай салаат бол винегрет гэдгийг та бүхэн мэднэ. Винегретийг мөн л хүрэн манжингаар хийдэг. Мөн хүрэн манжинг хатааж, даршилж, маш олон төрлөөр хүнсэндээ хэрэглэж болдог. Эрт дээр үеэс хүрэн манжинг ангаах ухаанд ашиглаж ирсэн витамин А, Б-гэр баялаг болохоор нь чийг ба мөвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэж ирсэн түүхтэй. Мөн түүхий хүрэн манжингийн жүүсийг цус багталт болон уушиг амсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх, уушгийг эрүүлжүүлэхэд ууж хэрэглэдэг. Йод их агуулдаг болохоор нь хүрэн манжингаар мөн артицирозыг эмчилгэхэд ашигладаг. Магний ихээр агуулдаг болохоор мөн ясны ургалтыг дэмжиж, ясны чөмгийг түлжүүлдэг гэж үздэг. Хүрэн манжингийн навчинд хүрэн манжингаасаа илүү витамин агуулдаг болохоор навчийг нь хүнсэндээ хэрэглэх тохиолдолж байдаг. Санаж байвал боор шихтэй навчийг нь ашигладаг шүү дээ. Ийм л ашиг тустай ногоо бол хүрэн манжин юм аа. Түүнийг бид түүхийгээр нь гэхээсээ илүү чанж хэрэглэдэг. Магадгүй шинэ төрлийн хоолны жор гарч ирээгүйтэй нь энэ холбоотой бололтой. Нас бий гүйцсэн хүн жилдээ 7 кг хүрэн манжин хэрэглэхэд тохиромжтой. Нэг өрхийн хэрэгцээ жилд 20 кг болно гэсэн үг. Ийм хэмжээний ургацыг айл бүр авах боломжтой. Мөн луунтай харьцуулахад хадгалалт маш сайн даадаг. Өнгөрсөн жилийн ургацын хүрэн манжингаа энэ жилийн 9 сард идэж болно гэсэн үг. Хадгалалтаас хамаарч шимт хижээлээ алддаггүй, витаминлэг чанараа алддаггүй, сайн талтай хүрэн манжин ихээр тариалж хэрэглээрэй. Эрүүл энхийг та бүхэнд хүсье. Так что выращиваем свеклу столовую на наших участках и будьте здоровы. Итак, уважаемые телезрители, наша посадочная... Энэ жилийн тариалангийн хугацаа жаахан сунах төлөвтэй байна. Гэхдээ бүгдээрээ ойрын өдрүүдэд тариалалтай чанартай хийж хугацаанд нь дуусгах хэрэгтэй. Цаг агаарын хувьд байгаль дэлхий юу хайрлана, түүнийг бүртгэхээс өөр арга бидэнд алгаа. Тун удахгүй налгар сайхан 100 цаг ирнэ гэдэгт итгэж байна. Цаг дулаархаар дагаад ургамал ногоож сайхан ургах болно шүү дээ. Ирэх 7 хоногт иргэн уулзах хүртлээр баяртай үзэгчтэй. Всего доброго, до встречи на следующей неделе.